хийдэг 2026 оны гүйцэтгэлийн үнэлгээний арга гаргал дээр оруулсан өөрчлөлт энэ хүрээнд гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулах тухай мэдээллийг өгчээсэн. За үүнтэйгээ холбоотойгоо гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн 2026 оны 8 дугаар сарын 10-нд олон нийтэд мэдээлнэ гэж мэдгдсэнийхээ дагуу гүйцэтгэлийн үнэлгээнийхээ үр дүнг танилцуулгаар хэвлэл мэдээлэл олон нийтийн байгууллагуудад бас урилга өгсөн. За өнөөдөр бол та бүхэнд ерөнхийдөө боловсролын яамны ерөнхий боловсролын газрын дарга Ганбат, за боловсролын үнэлгээний төвийн захирал Цэрэн Цоодол болон холбогдох мэргэжилтнүүд, за дэлгэцээр харагдаж байгаа 3 агуулгаар буюу за энэ удаагийн гүйцэтгэлийн үнэлгээний арга гаргачлал энэ ямар онцлогтой байсан, за гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалт хэрхэн болж өнгөрөв, за ямар үр дүн гарваа гэдэг энэ 3 чиглэлээр та бүхэнд үндсэн мэдээллүүдийг өгөөд тэгээд та эцэст нь та бүхний асуултуудад хариулна. За та бүхэн мэдж байгаа Монгол улс 2022 оноос эхлээд боловсролын салбартаа төсөв санхүүгийн шинэ реформыг эхлүүлсэн. За энэ хүрээндээ хоёрхан бүрэлдэхүүн их усүртэй байсан буюу урсгал зардал, хувьсгал зардал гэсэн хоёр их усүртэй байсан боловсролын салбарын төсвийг урамшууллын зардал гэсэн 3 дахь их усүрийг нэвсэн. Өөрөөр хэлбэл байгууллага багшаа судлагдгуун төсвөрээр багшны бүрээр үнэлж сайн үнэлэгдсэн ахиц гарсан багш нартаа урамшуул болох энэ санхүүгийн хөсвөрийг бид нар 2022 оноос эхлүүлсэн. За энэ хүрээндээ хуучин бол зөвхөн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт буюу нэг удаагийн бичгийн ажлаар авч за үр дүнг үнэлдэг байсан энэ үнэлгээг үндсэн 6 бүрэлдэхүүнтэй үнэлгээ болгож ингэж өргөжүүлж 2022 оноос хойш 5 дахь хичээлийн жилдээ гүйцэтгэлийн үнэлгээг бид нар байгууллагын бүрээр сургуулийн өнөх боловсролын ихэнх боловсролын түвшинд багш нэрээр бүрээр гэж үнэлдэг ийм үнэлгээтэй болсон. Тэгэхээр жил ирэх тусам үнэлгээн дээр ямар асуудлууд байгаа вэ? Үүнийг хэрхэн яаж сайжруулах вэ? Илүү бодит сургалтын чанарыг ахиулах чиглэлээр илүү сайн ажиллаж байгаа багш нартаа илүү сайн урамшуул болгож ажиллуулах вэ гэдэг чиглэл рүү гэж жил бүр тасралтгүй сайжруулж энэ явц мэдээлэлээ тогтмол хүчээсийг та бүхэн мэдж байгаа. За тэгээ өнгөрсөн 2026 оны 4-р сар нийт багш нарын төвшин бүр бид нар 30%-аас асуулгыг авч жил бүр зохион байгуулагддаг гүйцэтгэлийн үнэлгээнүүн дээр ямар тулгымцсан асуудал байдгийг нь тодорхойлж, за энэ хичээлийн жилийн хувьд бол 25 оны үзүүлэлтүүдээ бол өөрчлөн ингэж зохион байгуулсан. За та бүхний харж байгаа багчлан 25 онд бид нар жишээлбэл байгууллагын менежмент, удирдлагын манлайлал гэдэг энэ шалгуурын дагуу 4 үзүүлэлтээр бол бид нар гүйцэтгэлийн үнэлгээг бол зохион байгуулдаг байсан. За энэ хүрээнд багш ажилтнаас боловсрол ухаан үеийн боловсрол шинжилгээ ухааны газар энэ дарга мэргэжилтнүүдээс эцэг суралцагчдаас удирдлагын манлайлал менежментийг үнэлэхдээ энэ асуулгууд авч тодорхой аргачлалын дагуу үнэлдэг. Энэ нь илүү тийм субъектив хандлагатай ийм зүйлүүд байгаад байгаа учраас байгууллагын өөрийн үнэлгээний баг гарч бодлогын баримт тухайн сургууль цэцэрлэгийн түвшинд хэрэгжиж байгаа бодлогын баримтчиг дотоод журам, за захирал мэргэжлийн арга зүйн дэмжлэгүүд, байгууллагын соёл ёс зүй, дотоод уур амьсгалтай холбоотой энэ зүйлүүд дээр бол өөрийн үнэлгээний багууд гарч ингээд нийтдээ энэ 6 шалгуурын дагуу 15 үзүүлэлтээр үнэлдэг байсны ер нь бол 9 үзүүлэлт буюу нийт үзүүлэлтийн 60% дээр нь өөрчлөлт оруулж, за та бүхэн дэлгэцэн дээр харж байгаа бол илүү сургуулийн үнэлгээний баг сургууль бүрд ажиллах хөндлөнгийн хяналтын комисс үнэлгээгээ зохион байгуулдаг ийм өөрчлөлтүүдийг оруулж энэ жилийн хувьд арга гаргалчлалаа өөрчилж илүү сургууль суурьтай ийм үнэлгээг ингэж зохион байгуулж өнөөдөр ингээд үр дүнгээ олон нийтэд танилцуулж байна. За ингээд үнэлгээний үр дүнгийн талаар боловсролын яамны ерөнхий боловсролын газрын дарга Ганбат дарга хамрах хүрээтэй холбоотой зохион байгуулалттай холбоотой үр дүнгийн мэдээллийг үргэлжлүүлэн өгнө. За өглөөний мэндийг хүргэе. Сэлхэр ерөнхийдөө гүйцэтгэлийн үнэлгээний зорилго
зохион байгуулалт за энэ жилийн гол онцлогуудын талаар бол төрийн нэрмжийн дарах юм учраас та бүхэн тодорхой мэдээллийг өглөө. За энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээний гол онцлог бол ерөөсөө дахиад бас нэмээд хэлэхэд за анх 2022 оноос эхлэн гүйцэтгэлийн үнэлгээг байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээг бол авч эхэлсэн. За ингээд жил ирэх тусам гүйцэтгэлийн үнэлгээ маань илүү технологи суурилсан, захим суурилсан байдлаар зохион байгуулалт болон агуулга арга зүйн хувьд бас боловсронгуй болгох ажлуудыг бол явж ирсэн. За энэ жилийн хувьд өмнөх одоо 4 жилийнхээ гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн зохион байгуулалт за багш нараас гарч байгаа санал санаачлага дээрээс үндэслээд бас арга зүйн хувьд агуулгын хувьд бас нэлээд томоохон өөрчлөлтүүдийг бол оруулсан. За ингийн тулд ямар өөрчлөлтүүдийг оруулвал илүү яаж үнэлүүлж зохион байгуулах юм бол багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг илүү бодиттой үр дүнтэй үнэлэх вэ гэдэг чиглэлээр нийт одоо багш нарын дунд сошиал дээр нээлттэй санд асуулгуудыг бас авч за зарим нийтдээ 10 гаруй сургуулиуд дээр бас ажиллаж багш нартай хилцүүлэг уулзалтуудыг хийсний үр дүн дээрээс багш нар дээрээс өөрсдөөс гарсан яг агуулга санал арга зүйн хувьд бид нар энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээний журмын дээр өөрсдөө оруулаад тэр зохион байгуулалтынхаа дагуу зохион байгуулж авсан. За хуучин бол гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахад илүү саяны яг нэмэлт дарганы хэлдгээр нэг багшийг үнэлэхийн тулд нэг байгууллагыг үнэлэхийн тулд олон төрлийн субъектууд оролцож тухайн өдрийн магадгүй одоо үйлдэл тухайн өдрийн үр дүн чанараар нь баримжаалж тухайн сургуулийг болон байгууллагыг цэцэрлэгийг багшийг үнэлдэг байсан бол энэ удаагийн үнэлгээний гол үр дүн бол ерөөсөө зөвхөн нэг удаагийн үйлдэлээр биш бүхэл бүтэн сургуулийн хувьд цэцэрлэгийн хувьд багшийн хувьд 9 сарын 1 буюу хичээлийн шинэ жил эхлэхээс ахуулаад 6 сарын 1 хүртэлх одоо хичээлийн шинэ жил дуусах хүртэл хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл одоо ажиллагаа ажлын үр дүн нотлох баримтан дээрээс тулгуурлаж үнэлгээний баг нь одоо ингэж баталгаажуулах байдлаар бол үнэлгээнийхээ үр дүн тоосч гаргасан гэдгээр бол энэ жилийн үнэлгээний хамгийн гол онцлог оршиж байгаамаа гэдгийг бас та бүхэнд дурдсан зүг байхаа. За ингээд энэ дээрээс харахад бол энэ жил хуучин бол одоо боловсролын үнэлгээний төвөөс байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг нэг туссан зохион байгуулж авдаг, багшийн гүйцэтгэлийн үнэлгээг туссан зохион байгуулж авдаг, 4 шалгуур 13 үзүүлэлтийн хүрээнд ингэж авдаг байсныг бол энэ жилийн хувьд сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг боловсролын үнэлгээний төвөөс хөндлөнгийн комиссийн зохион байгуулалтын хяналтанд ор зохион байгуулж авсан бол харин багшийнхаа гүйцэтгэлийг үр дүн үнэлэхдээ тухайн сургуулийн загварын тушаалаар томилогдсон үнэлгээний багт нь одоо олон нийтийн төлөөлөл, эцэг эхийн төлөөлөл, сурагчийн төлөөлөл, багшийн хамт олонны төлөөлөл, холбогдох хүмүүсийн төлөөллийг оролцуулсан юм үнэлгээний баг нь шинэ одоо энэ шалгуурынхаа дагуу багшаас ямар нэг юмыг шинээр нэхэж авах биш, шинээр одоо хийлгэгч тайлан бичүүл авах тухай биш, одоо өмнөх өөр дөрөө байгаа бүртгэл мэдээлэл датан дээрээс үндэслэж баталгаажуулах байдлаар бол үр дүнгээ тооцож ингэж гаргасан дараа энэ жилийн хувьд онцлог байна. За энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээнд нийтдээ сургуулийн өмнөх боловсролын хувьд бол 1016 цэцэрлэг 7434 багш хамрагдсан байна. За нийтдээ 49762 хүүхэд хамрагдсан. За 992 эрхлэгч, 914 арга зүйч, 120 боловсролын газрын ажилтан. За нийтдээ бол 1016 цэцэрлэгийн юм үнэлгээний баг ажилласан. За 7434 одоо багш нарууд хамт олонний үнэлгээнд бас ингэж хамрагдаж дата бүрдүүлсэн байж байгаа бол ерөнхий боловсролын сургууль дээр за нийтдээ 711 сургууль за 30,097 багш ингэж хамрагдсан. Нийтдээ 756,128 суралцагчид хамрагдсан гэсэн ийм статистик мэдээлэл гарсан байна. Өөрөөр хэлэх юм бол энэ маань тодорхой цаг хугацаанд нэлээд одоо бас улсын хэмжээнд, үндэсний хэмжээнд олон үнийг хамруулж үнэлгээний дата бүрдүүл зохион байгуулж авсан бас ийм томоохон ажлуудын нэг болсон байна гэдэг нь бол статистик дээрээс та бүхэнд тодорхой харагдаж байгаа. За гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн тооцох. За энэ маань хамгийн гол гүйцэтгэлийн үнэлгээ авснараа гүйцэтгэл үр дүн дээр тулгуурлаад багшийн нэмэлт цалингийн урамшууллын асуудлыг бас шийдвэрлэх гол бас ийм зорилго нэг одоо зорилго агуулж байгаа учраас бас үр дүн тооцох аргачлал нь бас бид нар олон улсын бас үнэлгээний ийм үнэлгээ тооцох аргачлал дээр тулгуурлаад бас арай өөр өрмөц байдлаар бол бас тооцож гаргадаг. Өөрөөр хэлэх юм бол гүйцэтгэлийн үнэлгээний анхны оноо гэдэг маань 6 шалгуурынхаа хүрээнд багш нар 100 оноо бүрдүүлэх ёстой. За энэ 100 оноог улсын хэмжээнд нэгтгэж стандарт оноо руу хөрвүүлэх. За тэгээд багш нарыгаа бас өндөр оноо авснаас бага оноо авсан хүртэл нэрмэлэн байрлуулах. За хамгийн гол акцийг тооцож байгаа. Бас акцийг тооцохдоо тухайн авсан онооноос нь хамааруулаад 1-ээс 5 дугаар индекс рүү багш нарын акцийг индекс рүү шилжүүлж 1-ээс 4 индекс дээр хамрагдсан багш нар тодорхой хэмжээний хувь хэмжээгээр
цалингийн нэмэлт урамшуул авах бол 5 дугаар индексийн багш нар бол ямар нэгэн урамшуулд хамрагдахгүй байх байдлаар зохион байгуулж байгаа. За энэ нь үнэлгээний хамгийн гол үндсэн ахиц зүйл үндсэн зарчим бол ахицыг тооцож байгаа. Ахицыг тооцно гэдэг маань за жишээлбэл Улаанбаатар хотод сурж байгаа ажиллаж байгаа нэг сургуулийн багшийг бид нар аймгийн төвийн багштай, сумын төвийн багштай за улмаар өөр бусад аль нэгэн багштай та тэд авсан байна, нөгөө багш тэд авсан байна. Тийм учраас энэ тэрэн сайн энэ муу гэдэг байдлаар бол харьцуулан ерөөсөө огт тооцдоггүй. Харин зөвхөн тухайн багшийн үр дүн тооцохдоо та өмнөх жил хэдэн оноо авсан байна. Тэрнээсээ энэ жил агсан уу буурсан уу гэдэг дээр нь гол үндэслэж энэ жил та хэдгээр индексээр байх вэ гэдгийг нь тооцож гаргаж байгаа. Тэгэхээр одоо энэ үнэлгээний маань үр дүн тооцохын гол үндсэн концепц нь намайг хэн нэгэнтэй харьцуулах бус өөрөө өөртөө өмнөх жилийн маань үр дүнтэйгээ харьцуулж би энэ жил хэдийн хэмжээний индекстээр хамрагдаж хэдийн хэмжээний урамшууд авах вэ гэдгээ шийдэж байгаа гэдгээр энэ үнэлгээний гол үндсэн зарчим орчиж байгаа. За ингээд энэ жилийн үнэлгээний үр дүнгээс нь бас ингээд аваад үзэх юм бол за ерөнхий боловсролын сургуулийн нийт 711 хамрагдсан сургуулиас ахиц үзүүлсэн 105 сургууль байж байна. За энэ нийт сургуулийн 14%. За харьцангуй одоо үр дүн анхны оноо нь одоо стандарт оноо нь бага зэрэг буурсан хэдий ч индекс нь өссөн 122 сургууль. За доктортой өмнөх жилийнхээ одоо үүсгэл үр дүнг хадгалсан 321 сургууль, ахиц гаргаагүй 149 сургууль, буюу одоо бууралт үзүүлсэн 149 сургууль. За энэ жил шинээр нэмэгдсэн 14 сургууль байна. За СУБ-ийн хувьд бол ахицтай 359 цэцэрлэг. За доктортой өмнөх одоо жилийнхээ үүсгэл үр дүнг хадгалсан 484 цэцэрлэг. За бууралттай үзүүлсэн 151 цэцэрлэг, шинээр хамрагдсан 22 цэцэрлэг гээд ийм үр дүнтэй бас хамрагдсан байна. Тэгэхээр өнөөдөр би энд ярианыхаа явцад бас дахиад онцлог хэлэхэд бидний энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээний маань гол онцлог дээр бид нар өнөөдөр зөвхөн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг бол та бүхэн мэдээлж олон нийтэд зарлаж байгаа. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээг бол сургууль бүр дээр өөрөөсөө ингэж хийх чиглэлтэй явж байгаас бол өнөөдрийн юун дээр багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн тодорхой ярихгүй гэж. За ингээд сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулиар нь улсын хэмжээний нэгдсэн дунджийг аваад үзэх юм бол за ерөнхий боловсролын сургуулийн улсын дундаж бол 80.2%-тай. За ерөнхий СУБ-ийн сургуулийн өмнөх боловсролын хувьд бол 95.2%-тай гүйцэтгэж үнэлэгдсэн байна. За энэ стандарт хязгаарлалт нь бол 95 СУБ-ийн хувьд бол 3.2, ерөнхий боловсролын төвшөнд 5.3%-тай. Медан нь бол за мөн 96 буюу 80.6 гэсэн ийм одоо холбогдох статистик дүн шинжилгээнүүд нь гарсан бол за ЭБС-ийн хувьд хамгийн бага гүйцэтгэлтэй сургууль нь бол 52%-тай, хамгийн өндөр нь бол 92%-тай. За СУБ-дээр хамгийн бага нь 74, хамгийн өндөр нь 99%-тай ингээд үнэлэгдсэн ийм байгууллагын үзүүлэлтүүд байна. За энийг өмнөх одоо анх авагдаж эхэлсэн 2022 оноос хойших байдлаар бол үр дүнгуудыг харьцуулаад үзэх юм бол улсын дундаж, нийслэлийн дундаж, орон нутгийн дунджаар ингээд ус бүр дээр нь бас ингээд шинжилгээгээд үзэх юм бол за ерөнхийдөө ерөнхий боловсролын түвшинд бол улсын дундаж бол тодорхой хэмжээнд жил бүр тодорхой хэмжээнд өсөлттэйгээр явж байгаа үзүүлэлт байж байна. Анх 71 байсан, дараа нь 23 онд 74, 78, за 83 гээд өнгөрсөн он баг зэргийн өссөн үзүүлэлт энэ жилийнх бол улсын хэмжээнийх 80.2% үзүүлэлттэй өндөгдсөн байна. За сургуулийн өмнөх боловсролын хувьд гэх юм бол ингээд анх 22 онд 87%-тай, дараа онд 90.2, за 85, 92, 95.16 гэх мэтчтэнгээр ингээд ерөнхий улсын дундаж үзүүлэлтүүд бол тодорхой хэмжээнд гэж өсөлттэй явж байгаа үзүүлэлт байна. За энийг сургууль цэцэрлэг бүрээр нь аваад үзэх юм бол тоотойгоо за энэ жилийн оноод гүйцэтгэлийн дундажийг өмнөх оноотой харьцуулж үзэх юм бол мөн санийхтай адилхан мэдээлэл байна. За гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн түрүүнд хэлсэн бид нар үр дүн тооцохдоо кадастрын түвшинд нь бас ангилж тооцдог. Өөрөөр хэлэх юм бол сумын төвийн сургуулиудыг тусдан нэг аргачлалаар аймгийн төвүүдийг тусдан, нийслэлийг тусдан буюу энэ гурван сургууль байршлыг хооронд нь холихгүйгээр, хамааруулахгүйгээр тус нь ингэж боддог байж байгаа. За ингээд энэ дээрээс хараад үзэх юм бол сургуулийн өмнөх ХБС-ийн төвшөнд сум аймаг нийслэлийн хувьд гүйцэтгэлийн дунджууд үзүүлэлтүүд нь бол иймэрхүү байдалтай гарсан байна. Өөрөөр хэлэх юм бол энэ дээрээс ерөнхийд нь ажиллаад үзэхэд ерөнхий боловсролын төвшөнд бол нийслэл хамаарах байршилтай сургуулиудын гүйцэтгэлийн дундаж нь арай нөгөө аймаг сумдаа бодох юм бол арай өндөр үзүүлэлттэй. За СУБ-ийн хувьд бас мөн ийм үзүүлэлт ажиллагдаж гарсан байна. За энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр бүх сургууль цэцэрлэгүүдэд үзүүлсэн үр дүнгийнх нь хувьжин за түрүүний хэлсэн нэг ахиц амжилтуудын тооцож, бууралтуудын тооцоод
1-5 дугаар индексээр ингээ байршуулад үзэхээр за өмнөх онд нь бол сургуулийн өмнөх боловсролын нийт цэцэрлэгийн 40.5% нь 1-4 дугаар индексээр хамрагдж ирсэн бол энэ жил 59.7% цэцэрлэг нь 1-4 дугаар индексээр хамрагдж байна. За энэ маань өөрөөр хэлбэл энэ жил нийт цэцэрлэгийн 59.7% нь хувийн цэцэрлэгүүд ямар нэгэн урамшуулал авах нэ гэж ойлгож байна. За EBS дээр бас мөн адилхан ерөнхий боловсрол дээр өмнөх онод 40.8% нь 1-4 дугаар индекст хамаарагдаж урамшуул авдаг байсан бол энэ жил 57.9% болж бас өссөн ийм үзүүлэлт харагдаж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан 711 сургуулийн 57.9% нь 1-4 дугаар индекстээр хамрагдаж ямар нэгэн тодорхой хэмжээний урамшуулыг авна гэдэг. За энийг аймаг бүрээр нь индекс бүрээр нь ингэж харьцуулаад задлаад аваад үзэх юм бол 1-р индекстээр нийтдээ улсын хэмжээнд 28 ерөнхий боловсролын сургууль, 2-р индекстээр 54 ерөнхий боловсролын сургууль, 3-р индекстээр 80, 4-р индекстээр 146, 5-р индекстээр 227 сургууль хамрагдаж за нийслэлийн хэмжээнд бас мөн одоо энэ 11, 18, 29, 46, 72 гэсэн гэдэг ийм сургуулиуд харгалзах индекстээр хамрагдсан байна. Тэгэхээр энэ нэр байгаа одоо гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн индекстээр хамаарсан сургуулиуд маань одоо жишээлбэл тухайн манай сургууль аль индекстээр хамрагдаж ямар хэмжээний урамшуул авах вэ гэдэг зохион байгуулалтынуудаа боловсролын үнэлгээний төвийн холбогдох вебсайтнаас бас ингээд аваад явна. За сургуулийн өмнөх боловсролын хувьд мөн ингээд индекс үрээр нь аймаг үрээр нь дүүрэг үрээр нь ингээд задлсан статистик харж байна. Тухайлх юм бол Архангай аймагаас 1-р индекстээр 9 сургууль хамрагдсан бол Баян-Улгийн аймаг дээр, Говьсомбор аймаг дээр, Дархан уул аймаг дээр жишээлбэл 1-р индекстээр өндөгдсөн сургууль байхгүй байх жишээтэй гэх мэтнээр ингээд мэдээлүүд нэ. За гүйцэтгэлийн үнэлгээний үндсэн 6 шалгуурын хүрээнд тус бүр дээр нь үр дүн тооцож гаргасан статистикийг харж байна. За энийг бас өмнөх бүх онуудтай нь харьцуулсан байдлаар за тухайлах юм бол хамгийн өндөр гүйцэтгэлтэй үнэлэгдсэн шалгуур маань бол хүүхдийн одоо сөөбийн түвшинд сургуулийн өмнөх боловсролын түвшинд хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлийн шалгуур үзүүлэлтүүдээр 97.3 гэсэн үзүүлэлтийг бол хамгийн өндөр хувьтай үзүүлсэн гэдэг тус бүрийн үзүүлэлтүүдийг энэ дээрс харж болж байна. За мөн ерөнхий боловсролын түвшинд 6 шалгуур бүрээр нь харах юм бол хамгийн өндөр гүйцэтгэлтэй нь хүний нөөц бодлого, багш ажилтны тасралтгүй хөгжлийн чиглэлээр энэ 89% одоо хамгийн өндөр хувийн гүйцэтгэлтэй үнэлэгдсэн. Одоо байгууллагын менежмент, удирдлагын мандал бол 90.6%-тай үнэлэгдсэн буюу хамгийн одоо бусад шалгуурууд үзүүлэлтүүдтэй харьцуулах юм бол бага гүйцэтгэлтэй үнэлэгдсэн байгаа нь сургалтын хөтөлбөрийн хэрэгжил буюу сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт үр дүн буюу бичгийн шалгалтын үр дүн бол бага үзүүлэлттэйгээр үнэлэгдсэн байна. За ингээд сургууль цэцэрлэгээр нь 6 шалгуур үзүүлэлт болгоныг өмнөх оноотой нь харьцуулаад үзэхэд ерөнхий боловсролын сургуулийн хувьд гэх юм бол 2 шалгуур үзүүлэлтүүд нь бол өсөлттэй, за 4 шалгуурууд нь бол тодорхой хэмжээний бууралттай байгаа. Сургуулийн өмнөх боловсрол дээр 4 шалгуур үзүүлэлт нь өсөлттэй, 2 шалгуур үзүүлэлт нь бууралттайгаар үнэлэгдсэн ийм улсын бас нэгтгэл үр дүн гарсан байна. За ингээд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой ерөнхий үр дүн статистикууд энэ дээр ингээд та бүхэнд танилцуулгдлаа. Одоо цаашдаа багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн гэж бас гарах ёстой. За энэ зохион байгуулалтыг гэхдээ сургуулийнхаа түвшинд бол хийж гүйцэтгэж байгаа. Боловсролын үнэлгээний төвөөс сургалтын хөтөлбөрийн хэрэгжил, за цэцэрлэг дээр хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр авсан бичгийн шалгалтын үр дүнг сургуулиуд руу хүргэх ажлыг зохион байгуулна. За сургуулиуд бусад шалгууруудынхаа дагуу цуглуулсан мэдээлэл оноогоо үнэлгээний төвөөс очилсан дүү нотоогоо нэгтгээд тухайн багшийн эцсийн дүн оноог гаргах ажлыг тухайн сургууль дээр өөрсдөө хариуцж хийх ажлыг зохион байгуулна. Ингээ боловсролын үнэлгээний төвөөс үнэлгээ цэг EEC-CGM гэсэн одоо энэ сайтаараа системээр дамжуулаад үндэсний энэ гүйцэтгэлийн үнэлгээний үндэсний хэмжээний үр дүн, за тухайн аймаг орон нутгийн үр дүн, тухайн сургууль цэцэрлэгийн байгууллагын үр дүн, тухайн багшийн одоо холбогдох үр дүнгуудыг ингээд нээлттэй тавихаар энэний дагуу бас холбогдох шат чадныхаа одоо өөрсдийнхөө статистик үр дүн мэдээлүүдээ нэгдүгээрт харна, хоёрдугаарт энэ үнэлгээний бас гол том нэг зорилго гэх юм бол одоо ингэ саний миний хэлсэн ингээд өвшин бүр дээр нь холбогдох мэдээлэл дашбордууд ингээд тавигдаж байна. За энэ гүйцэтгэлийн үнэлгээний хамгийн гол том зорилгын нэг нь бол зөвхөн бас багшид цалин мөнгөний урамшуул олох гэдэг асуудал бас биш юм аа. Эдгээр тийм зорилго байгаа хэдий ч хамгийн гол үндсэн том зорилго бол гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн дээр тулгуурлаад
бодлогын зөвлөмжийг төвшин бүрд нь бас ингэж чиглэл бүрээр нь гаргах энэ ажлуудыг манай боловсролын яам, боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, боловсролын ерөнхий газар, үндэсний төв мэргэжлийн байгууллагууд хамтарсан байдлаар одоо яг энэ чиглэлүүдээр бодлогын зөвлөмжүүдийг үндэсний хэмжээний түвшинд нь гаргана. Харин аймаг бүр, сургууль бүр, багш бүр өөрсдийнхөө даатан дээрээс үндэслэж бас энэ бодлогын зөвлөмжийг үр дүн дээрээс тулгуурсан зөв одоо төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн ажлуудыг бол өөрсдийнхөө төвшин бүрдээ бас ингэ зохион байгуулж явах буюу нөгөө талаараа одоо яг энэ чиглэлүүдээр энэ үндэснийхээ үр дүн дээр тулгуурлаад багшийн тасралтгүй хөгжлийг аль агуулгаар яаж сайжруулах вэ? Байгууллагын менежментийг зөв оновчлол төлөвлөхийн тулд үндэснийх нь үр дүн дээр тулгуурлаад хэрхэн яаж зохион байгуулах вэ? Гэх мэтлэнгээр ингээд чиглэл бүрийнх нь агуулгуудыг нь оновчтой зөв тодорхойлоод явах ийм асуудлууд бас ингээд тасралтгүй бүтэн цикл байдлаар ингэж хийгдэж явах нөхцөл бүрд нь хоёрдугаар энэ жилийн одоо бидний гол үндсэн ажлын чиглэл маань энэ дагуу ингэж байх болно гэдгийг бас хэлэхэд хэрэгтэй байна. За одоогийн байдлаар бол одоо үүсгэлийн үнэлгээний хүрээнд хийгдэж байгаа арга хэмжээнүүд гэх юм бол за үндсэн зохион байгуулалт дууссан, өгөгдөл боловсруулах ажил дууссан, за үр дүн танилцуулах ажил одоо өнөөдрөөс эхлээд ингээд төвшин бүрдээ бас үе шаттайгаар явагдана. За тайлан бэлтгэх, системд байршуулах ажлууд хийгдэж байна. За зөвлөмж олсруулах ажлууд бас ингээд үе шаттайгаар хийгдээд явж байна. 8 сарын 14 гэхэд үнэлгээ цэг EEC-CGM-ийн одоо системдэр байгууллагуудын энэ дэлгэрэнгүй одоо үр дүнгууд байгууллага бүрээрээ бас ингээд ороод мэдээлүүд нь тавигдаад ингээд явнаа гэд. За өгөх ерөнхий мэдээлүүд өнөөдөр дуслаа. Та бүхнээс тодорхой асуулт байвал хариулъя. За тэгэхээр бас нэмэлт дээр мэдээлэл хэлэхэд за энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээний онцлог дээр бас багш байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг нэгтгэсэнтэй холбогдуулаад за одоо яг энэ саяны зарласан мэдээллийн дагуу сургууль бүрийн хамаарагдсан индексийн хүрээнд тохирох холбогдох санхүүжилт нь сургуульдаа очино гэсэн үг. За тэр нь тухайн үед нь бид нар бас тэдгэрийн мэдээллийг өгнө. Сургуульдаа очино. За тухайн сургуульдаа очисон санхүүжилтийнхаа хүрээнд сургууль дээрээ гаргасан багш нарын индекс үнэлгээнийхээ үр дүндээр тулгуурлаад хэн багштай ямар хэмжээний урамшуул өгөх үү, аль индексээ яаж тооцох уу гэдэг нь бол тухайн сургуулийн үнэлгээний багийн өөрийнх нь шийдэх зохион байгуулалтын эрх хүрээнийх нь асуудал болох байдлаар бол хийгдэд явна. За энэтэй холбогдлолтой эренгүй мэдээллийг бид нар бас яг одоо нэг байгууллагын үнэлгээний үр дүнгээ өнөөдөр эхлээд танилцуулсан шиг бүх сургуулиуд багш нарынхаа үр дүнгээ эцэслэн тооцоод индексээ тооцсныхын дараагаар нь бол яг ямар зарчмаар яаж санхүүжуулалт урамшууллаа олох вэ гэдэг талаар нь бас тухайн үед нь мэдээллийг өгнө. Мөн манай бас боловсролын үнэлгээний төвөөс холбогдох мэргэжлийн байгууллагуудаас сургуулиуд дээр зөвлөн туслах, хамтран ажиллах энэ чиглэлүүдээр бас ингээд тодорхой хойрын дагуу бас ажиллагаар төлөвлөж байна. За асуулт байхгүй юу? За ингээд анхаарал тавьсан байна.